Доктортой амжиргаа 3 төслөөс орон нутгийн хөгжлийн сангийн гарын авлагын 1-2 дугаар бүлгийг танилцуулах, оролцогч талуудын чадварыг бэхжүүлэх, шинэлэг арга барилд сургах, дадлгажуулах замаар орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгийн хөгжлийн сан иргэдийн оролцоотой төлөвлөх болон төсөл арга хэмжээг эренбэлхэн сэдвт сургалтыг 3 дугаар сарын 11-ээс 23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 17 сумын 91 багийн засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга, сумын орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсэг буюу засаг даргын тамгын газрын дарга, санхүү төрийн сангийн хилцээний дарга мэргэжилтнүүдийн төлөөлөл 180 орчим хүн хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна. Ховд аймагт одоо доктортой амжилт төсөл маань одоо хэрэгжээд 2 дахь жилдээ явж байна. Энэ дээрээ болохоор манайх болохоор одоо ер нь бүсчилсэн хэлбэрээс багуудынхаа 91 багийг хамруулсан нэг сургалт зохион байгуулж байгаа. Энэ сургалтын ач холбогдол нь юу вэ гэхээр орон нутгийн хөгжлийн сан гэдэг зүйл маань одоо тухайн үед аймаг орон нутгатаа бол яг одоо хөлдрмийн дагуу хэрэгжихгүй байгаатай холбоотой. Тэгээд төслийн хөтөлбөр болон сангийн яамнаас одоо энэ сургалт арга хэмжээ зохион байгуулж байна. Төсөл хөтөлбөрийн маань гол зорилго нь бол төрийн албан агчдуудыг чадварчлах чиглэлээр бол бас нэлээд гол үүрэг явуулж байгаа. Тэгээд анхан шатны төрийн албан агчдыг анхан шатныхын сургалтанд анхан шатнаас нь эхлээс чадварчулж эхлэе. Тийм учраас багийн дарга нарыг одоо сургалтанд хамруулъя. Орон нутгийн хөгжлийн сангийн журам өөрчлөлтөд журмыг бол багийн дарга нар бол анхан шатнаас иргэдэд ойлгуулах. Бид нар одоо модуль 1, модуль 2 гэдэг ингээд ийм сургалт зохион байгуулж байна. Энэ нь болохоор иргэдэд одоо шинэ журмыг яаж сурсан таниулах уу гэдэг дээр бол багийн дарга надад мэдээд өгч байгаа. Сургалтад оролцогчдын мэдлэг чадвар нэмэгдснээр суманд хуваарлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт эрхийгдэх хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээг тухайн сумын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөж эренбэлхэд чухал ач холбогдолтой болохыг төслийн багийнхан онцоллоо. Иймд сургалтын үр дүнд оролцогчид орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эренбэлэг зэрэг чадваруудыг эзэмшиж, цаашид иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил бүтээн байгуулалтыг сумандаа бий болгох юм. Орон нутгийн хөгжлийн сан нь болохоор жинхэнэ утгаараа иргэдийг аятаа тухтай орчинд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн одоо сумд одоо хөдөө орон нутгад одоо ганц иргэдийн бол нийт шаардлагатай хэрэглэгдэх мөнгө санхүү шүү дээ. Энэ дээр бол доктортой амжилт төслөөс бол орон нутгийн хөгжлийн сангийн 60% одоо дэмжлэг маягаар олгодог. Энэ дээр мэдээж бид нар мөнгө өгж байгаа чинь хяналт үнэлгээ одоо энэ орон нутгийн хөгжлийн сангийнх нь яг жинхэнэ утгаараа бас эзэндээ хүрчгүй хэрэгжиж байна уу юу гэдэг дээр бас одоо нэлээд анхаарал тавьж байгаа. Ингээ хойштоо бол орон нутгийн хөгжлийн сангийнхаа энэ хэрэгжилтэн дээр бол иргэдийн оролцоогоо бол маш их сайн хангаж ажиллана. Доктортой амжиргаа 3 төсөл нь сумдын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэгждэг бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн их усварыг зарцуулахдаа иргэдийн санал тулгуурлан хамгийн өндөр санал авч эренбэлэгдсэн хөрөнгө оруулалт хөлбөр төсөл арга хэмжээг санхүүжүүлдэг. Орон нутгийн хөгжлийн сангийн иргэдээс санал авах үйл ажиллагаа нь Монгол улсын иргэн бүрт ижилтгэж нээлттэй байдаг байна. Энэ удаагийн сургалтын хүрээнд шинээр батлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу 5 бүлэг бүхий багц гарын авлага боловсруулж эхний 2 бүлгийг танилцуулж иргэдээ санал авах ажлыг хэрхэн зохион байгуулах, саналыг нэгтгэн урьдчилсан жигсаалт бэлтгэх талаар зөвлөмж хүргэж байгаараа онцлог юм.